Сайн байцгаана уу? Lova Guest ярилцлагын манд болонгийн 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болж байна. Энэ удаагийн зочноор Солонгост амьдардаг гэж Болор Туяа маань арилжж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн уу гацлаа. Сайн. За, хоёлаа эхлээд ярилцлага эхлэхийнхаа өмнө өөрийн чинь танилцуулгаар эхлэх үү? За тэгээд миний хөө тийш авч. Би Солонгост англи хэл уран зохиолоор сурдаг. Тэгээд нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг юм эмэгтэй байна. За хүүхэдтэй ч. Тэгээд хүүхдийнхээ цэцэрлэгээс өгдөг юм солонгос хэл дээрх эцэг эхийн боловсрал зөвлөгөө ийм материал орчуулдаг. Тэгээд энэгээр хүмүүст жоохон ч гэсэн тос нэмэр болохыг хүсдэг гэх юм да. За юу өөрөө ярьлаа штэ нөгөө солонгост хүүхдийн цэцэрлэгээс өгдөг материалуудыг орчуулж хүргэдэг гэд. Ер нь яагаад гэвэл энэ орчуулгыг хүргэх болсон бэ? Би ер нь харж байсан л та Facebook-ээс өөрийн чинь одоо материалууд ингээд орчуулад айгүй хэрэгтэй юмнуудыг орчуулад ингээд оруулаад байдаг. Тэгээд ер нь яг энийг яагаад эхлэх болсон юм бол хизээнээс эхэлсэн юм бол энэ талаараа жоох дэлгэрэнгүй ярьж өгөөч. Би энэ Солонгост анх ирчээд соёлын шокнд орсон гэх юм уу да. Ингээл одоо чи ч гэсэн Солонгост амьдардаг болохоор мэдэн шүү дээ. Ингээл зүгээр автобусанд орсон ч, дэлгүүрт орсон ч, хоолны газарт орсон ч хүн болгоо ингээл мэдлдэг. Тэгээд ингээд өөрөөсөө баг насаар дүү эсвэл танихгүй хүнтэй ч юм уу төрүүлж ингээд мэдлэхээр өөрийгөө тэрийг амар тийм доош орсон ч юм уу тийм мэдрэмж ерөөсөө өөртөө боддоггүй тийм. Үүнтэй мэдлэх ёстой гэсэн. Иймэрхүү жижиг зүйлүүдээс болоод анх амар тийм гоё санагдчихсэн л та. Тэгэл одоо намайг хэлний бэлтгэл сурж байхад нэг энэ манай хэлний бэлтгэлийн багш ингээд солонгост хүмүүс хүүхэд төрүүлэхөө болцсон ингээд нөгөө хөгшин Европ гэдэг шиг хүнтэй гэрлэхгүй тэгээд эсвэл гэрлсэн ч гэсэн хүүхэдгүй тийм хосууд амар их болсон ингээд тэгж ярьдаг байсан байхгүй. Тэгээ яг тийм юм яг өөрөө боддоор хараагүй үед нэг амар үнэмшсэн байлээ. Нэг тийм тод төсөөлөгдөхгүй. Тэгээ би нөгөө нэг 2 жилийн өмнө нэг хоолны газар ажилладаг байсан байхгүй. Бараг 20-30-аад эмэгтэйчүүд ажилладаг юм уу да. Тэгээ тэрний бараг 4-5 нь л хүүхэдтэй. Бүр тийм хөгшин нөгөө нэг тогооч эмээнэр тэгээд нэг ганц 2 хүн нийлэл тэгэл тэднэр нь хүүхэдтэй. Бус нь бүгдээр хүүхэдтэй. Тэгээ би бүр амар гайхчихсан байхгүй. Нэрээ ийм олон хүн хүүхэдтэй байт юм уу гэл. Тэгээд яг ингээд өөртөө хүүхэдтэй болохоор шийдсэн. Тэгээд яг хүүхэдтэй болсон л тэрэндээ бүр амар тийм ач холбогдол өгөөд амар тийм өндөр үүрэг хариуцлага үүрдэг. Тэгээд тэр нь хүүхэдтэй одоо жишээлбэл Монгол бол жишээлбэл хүн болгон хүүхэдтэй болдог шүү дээ. Хүн болгон 2 хүүхэдтэй болдог. Тэгээд хүүхэдтэй нэг өөрөө гараад ирсэн шиг тэгэл нэг жижиг юм хийхээр аваад ирдэг гэлөө. Нэг тэгдэж шүү дээ. Тиймэрхүү хаалга ерөөсөө байдаг байхгүй. Тэгээд нэг одоо юу гэж хэлмээр юм дээ. Амар тийм нэг тийм гоё өндөр хариуцлагатай тийм мэдрэмж ингээ байг мэдрэгддэг гэсэн болохоор иймэрхүү материалуудыг орчуулвал тиймэрхүү мэдрэмж ингээ багч гэсэн хүмүүст ингээд орчуулвал жоохон мэдрэгдэх юм шиг санагдаад. Жишээлбэл миний орчуулсан 34 материал байгаа байхгүй юу? Орчуулаагүй 12 байгаа юм байна. Би нэг манай хүүхдийн хуучин цэцэрлэгийнх нь материал авахгүй. Одоо болохоор авах болцсон. Дээдээс яг хайх юм бол солонгос хэл дээр байгаа л да. Тэгээд яг өөрөө би нэг хайхгүй. Уг нь бол монгол хэл дээр орчуулагдсан гэсэн. Тэгээд монгол хэл дээр орчуулагдсан. Гэхдээ яг хайхаар бол гарч ирдэггүй юм билээ. Тийм ил нэг хүмүүст үзэхээр тийм материал биш юм шиг үлээ. Тэгээд одоо жишээлбэл сайн ирдэг хүүхэд, ичимхий хүүхэд ингээд хүүхэд чинь ганцаараа унтаж чаддгүй. Ингээд ямар хоол ихээр шүд хурдан хорхооддаг вэ? Төлөвцсөн үед яах вэ? Ямар хүүхэд хоолоо голдог вэ? Гэл иймэрхүү амар тийм
мэддэг юм шиг мөртлөө бүр ерөөсөө мэддэггүй амар тийм сонирхолтой материалууд байдаг байхгүй. Ааха. Тэгэл ерөнхийдөө гачиг нэг тийм сонирм биш байсан ч гэсэн амар тийм орчуулга болгонд нэг тийм ганц хоёр хэрэгтэй юм гарч ирээд болохоор надад ч гэсэн айгүй сонирхолтой. Тий. Юу манайх уу гэсэн цэцэрлэгт явж байгаад бас нөгөө тарах материалууд өгдөг. Цэцэрлэг болго өөр байдаг байх. Тэгтэл тэр нөгөө тарах материал дээр нь бас л их хэрэгтэй юмнууд байдаг байхгүй юу? Одоо жишээ нь хөөхөд тэгээ танихгүй хүн ингээд дагуулж явах тохиолдолд одоо ирээд яриа өгөх тохиолдол яах вэ? Хэрвээ танихгүй хүн чиний биеинд хүрвэл яах вэ гэдэг ч юм уу тий. Аюулгүй байдал, тиймэрхүү юмны талаар ингээд бүр одоо сэтгүүл шиг тохимол маягийн юм ингээд гэрлүүн явуулцдаг. Тэгэл тэрийг ингээ харж яхад нөгөө буцаад хүүхдтэйгээ ажиллахад айгүйх тус төхөн болоод идэг. Тэр бас нэрээ маш хэрэгтэй зүйл шүү. Монголд ингээд зарим цэцэрлэгт анзаарч яхад эцэг эхчүүд нь хүүхдүүд авахаар юу сурсан, дуу сурсан уу, шүлэг сурсан уу гэж хамгийн их түрүүнд асуугаад байдаг харагддаг байхгүй юу? Гэтэл яг дуу шүлгийг бол хүүхэд хэзээ чаанд сурж болно. Харин яг одоо тий хоёлынгийн ярьж байгаа шиг иймэрхүү зүйлсийг харин эцэг эхчүүд нь нэгдэг болол их зүгээр тий. Өнөөдөр яасан, аюулгүй байдал дээр юу утсан гэдэг ч юм уу тий. Тий нэг 7 хоногт нэг удаа одоо ийм нийгмийн хичээлч юм уу, иймэрхүү юм заадаг болд тий. За тэгвэл би нэг уламжлал бас нэг асуулт байгаа л да. Ер нь одоо анх ээж болсон мэдрэмж ч юм уу те ер нь анх ээж болчоод эсвэл дөнгөж одоо хүүхдээ харчаад ерөөхдөө ямар санагдаж байсан юм бэ? Би нөгөө нэг хүүхдээ анх нөгөө нэг төрүүлчихэд тэгээд нэг 9 сартай байхад нь цэцэрлэгт өгөөд тэгээд нөгөө нэг хэлний бэлтгэлд орж байсан байхгүй юу? Тэгээд нөгөө нэг тэрнээс өмнө хүүхдээ гизэн дотор байхад бараг л төрөөл бараг л цаасар болонгоор Монгол явуулаад амар энт амар хөлтөг ажил хийгээл амар тийм мөнгө их болоод сургууль амар үздэг баатар яг хүүхдээ яг нөгөө нэг гизэн дотор байхад нь царай морой тэр хөл гар марын харааг байхад бүр амар тийм янз бүр юм өөрөө сэтгэж боддсон байлаа л да. Тэгээд яг нөгөө нэг гарч ирээл тэгэл хөхөө хүлээл тэр царай морийг нь харахаар юу явуулах юу тэгээд өөрөөсөө голдуулах тийм үзүүлсэн шамж. Тэгэл бүр 2 настай хахад нь л нэг хэдэн сар юм тэгээ 2-3 сар хоол иж үзсэн. Тэгэхэд бүр өстой амар санджсэн. Яа хүүхдээс хоол яхаар нэр амьдрал үнэн утгагүй амар хоосон болд юм бэлээ. Тэгэхэд л бүр амар мэдрэгдэжсэн. Тийм шүү. Ер нь яг тийм анхыг төсөөлөхөд яг тэгж би бас тэгж төсөөлжсэн л да төрөөл баг ер нь сар гарan болчиход болно доо гэж. Тэгээ харчаад дараа тий яаж ингэж бодож чадсан бол доо гэж бодмоор. Тэгэл бас хүүхдээсээ хоол авах нэрээ тэр тусмаа ингээ гадаадд байгаад хүүхдээсээ хоол авах ч ёстой нэрээ амьдралын утга учиргүй гэдэг хэл үнэхээр тийм байт юм билээ. Ер нь одоо ингээд гадаадд байгаа тэр тусмаа Солонгост байгаа хүмүүсийн хувьд бол тий яг нөгөө ажил хийдэг ч юм уу эсвэл оюутан хүмүүсийн хувьд хэвчлэн хүүхдүүдээ Монгол руу ингээл аав ээж рүүгээ ч юм уу найдтай харах хүмүүс рүү явахаас өөр арга байдгүй. Тэгээд маш их тийм одоо хоол байдаг хүмүүс их байдаг болохоор ерөнхийдөө зовлон нь бол бүгд ижилхэн байдаг бах тий. Тийм шүү дээ. Энд ирээд төлбөрөө олмоор байдаг бас нэг жоохон ч гэсэн мөнгө хороомор байдаг асуудал их шүү дээ тий. Яг одоо үед бол ингээл хүүхдийн хүмүүжүүлэл гэж яриад байгаа. Яг энэ нь ингээл нэг амар том сэдв шиг дээ яана хүүхдийн хүмүүжил гэж яад юм бол өстой би юу ч мэдгүй гэл боддог байж магадгүй. Гэтэ эн чинь зүгээр л нөгөө хүмүүсийн айл болгоны өдөр тутамдаа одоо хүүхдтэйгээ харьцахтаа хэрэгэлдэг хөвшил болгосон юм дадлуудыг ерөөдөө хэлэх байх гэж би боддог байхгүй юу? Тэгэд өөрийн чинь хувьд ер нь одоо ингээл гэртээ баримтлагдаг хүүхдтэйгээ харьцахтаа ерөөдөө нэг юм чухал шүү гэж боддог тийм зарчим 3-ыг хэлж өгөөч. Баримтлагдаг зарчим гэхээр би болохоор ерөнхийдөө одоо хүүхдтэй нэг тийм хүүхдээ амар тийм хайрладаг анхаардаг гэхээр одоо нэг тийм амар үнэтэй номны сет авчих ч юм уу янз бүрийн дууг явуулах ч юм уу тиймэрхүү юмыг заавал байх ёстой юм гэж боддоггүй л дээ. Ер нь бол өөрөө яг хүүхдэд ном уншиж өгөхгүй л хичнээн сая төгрөгөөр ном авч өгөөд ч хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө цаг хугацааг л зарцуулахгүй бол ер нь юу ч хийгээд тэр нь яг хүүхдэд нь яг бодитоор одоо тусламж гэх юм уу тийм нэмэр болж ирэхгүй гэж би бол ойлгоод идэв юм л да. Одоо жишээлбэл энэ
нэг миний орчуулсан ажил хийдэг ээжүүдэд зориулсан юм зөвлөгөө гэдэг юм байгаа байхгүй. Ингээд одоо солонгос ч ихэвчлэн одоо аавууд нь нөхрүүд нь ажиллаад ээжүүд нь гэртээ хүүхдээ хардаг шүү дээ. Тэгэхээр одоо ээжүүд нь ингээд ажил гээд завгүй явчихаар хүүхдүүд жоох ингээд стресс юм л да. Ингээд ганцаараа өөрт нь ингээд өөрийг яг анхаарах хүн байхгүй, өөрт нь хайрг болцсон юм шиг. Тэгээ яг өдөр нэг 10 минут эсвэл 20 минут яг ингээд чанартай цаг гаргах гээд тэр материал дээр тийм юмээс аахгүй. Яг тэгэл тэрийг үзсэн чинь яг бодоод хэлсэн чинь яг би ч гэсэн өөрөө айгүй удаан ажил хийгээгүй ч гэсэн яг тийм чанартай цаг гаргасан хугацаа гэхээр ерөөсөө байхгүй байхгүй. Тэгвэл гэртээ цэцэрлэгээс нь ирээл ингээл гадаа нэг жоохон тоглоулаад хоолоо хийгээл тэгэл цуг зурагт үзэл тэр чинь одоо цаг гаргаж байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл цуг байгаа л болохоос шүү дээ. Тэгээ яг цаг гаргана гэхээр ямар ч тийм цахилгаан хэрэгсэл уртас мутас зурагт мөрөх байхгүйгээр зүгээр яг ингээл нэг ном уншиж өөх ч юм уу цуг зураг зурах ч юм яг тийм чанартай цаг хугацаа айгүй цөөхөн баг байдаггүй юм гэж ойлгож байгаа байхгүй. Ингээд бас дэлгүүр явахдаа ингээд янз бүрийн юм манай хүүхэд нэг номын дэлгүүрт орохоор дандаа ном авъя гэдэг байхгүй. Тэгэл гадуур явахаар тоглоом яг тийм хүссэн юм болгоны авч өгөхгүй байх тийм болтой байдаг. За. Нөгөө нэг ямар нэг байдлаар ингээд нэг жоохон дутуу өсөж ийж ингээд хүүхэд юмны үн цэнийг ойлгодог гэдэг нэг тийм юм уушсан байхгүй. Ер нь бол ингээд яг бүх юмыг авч өгөөл ахаар нөгөөтг нэг үздэгчгүй нөгөөтг нь ямар ч үн цэнэгүй. Одоо тэгээд лөө авъя гэхээр л аваад өгчдیں۔ Ингээд аваад хүүхдийн сонирхол ч юм бүр айгүй хэцүү шттэ. Зүгээр л гяс нүдэнд нь гой харагдвал авна гин. Тэр одоо хэрэгтэй юу хэрэггүй юу гэхгүйгээр тий. Тэгэл бүр уйлан барин байж авчаал нөгөө нэг хэдхэн хоног тоглолцол тэгэл өөдчихдэг ч юм уу тий. Тэгээ тийм болохоор одоо жишээлбэл номын дэлгүүрт орвол өөр цуглуулсан мөнгөөр ном ав гэдэг. Тэгээд нөгөө нэг энэ тэнд одоо нэг 500 ч юм уу 1000 вон ч юм уу гээд жоохноор өгөөд тэгээд нөгөө төгөө цуглуулахаараа ном авдаг байхгүй. Тэгээд мэдээж тэр нь тийм амар хурдан цуглахгүй шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм айгүй тийм үн цэнтэй. За маш чухал зүйлсийг хэлж штэ. Хүүхэдтэй чанартай цаг гаргах хэрэгтэй. Тэ тэгээд хүссэн зүйл бүх зүйл нь хүсэл нь ингээд амархан биелээд авъя гэсэн болгоно авдаг биш. Тэрнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаж одоо мөнгөө одоо хурааж тэ хүлээж тэгтээж одоо хүссэн зүйлээ авна гэдэг чинь нөгөө хүүхд маань эргүүлээд тэр авсан юм нь өөрт нь аюух үн цэнтэй санагдах байхгүй юу? Тийм. Тэгээд хэдэн сар ингээ мөнгөө хураачаал тэ нэг ном авчаал тэгэхээр чи нөгөө яаж хүлээж авдаг вүлээ тэр үн цэн нь арай их өсөх бах л та тийм ээ. Тэгээ бас ярьлаа л да. Чанартай цаг гаргадаггүй гэж. Энийг бол би бас яг эмзэглэж яадаг сэдвэлтэй. Нөгөө яадаг вэ гэхээр хүмүүс хүүхдээ хараал гэртээ байж яадаг гэл яг өдөржингөө хамт байгаа л аам л да хоол хийж өгөөл тэ усанд оруулаад ч юм уу хувцас салаал тэгтэл тэр чинь бол зүгээр л нэг өдөр тутмын л нэг явагддаг л нэг үйл явц штэ. Тэрнээс илүү цаг гаргаж гэхдээ бас зарим хүмүүс яадаг вэ гэхээр цаг гаргана гэхээр амар томоор боддог. Эсвэл заавалчгүй нэг мөнгө хэрэгтэй те мөнгөгүй болвол гадуур гарах хэрэгтэй тэгж цаг гаргана гэж ойлгоод байдаг. Тэрний оронд нэрэл парк маркет явдаг ч юм уу те тэрний оронд нэрэл нэг зураг ч юм уу эсвэл ойрхон тоглоомын талбай дээр очиод хамтдаа тоглох, ном уншиж өгөх гээд арай тийм хялбараар энийг бас шийдэж болдгийн гэдгийг бас хэлмээр санагдаад байдیں۔ За тэгвэл ер нь хүүхдээ цаг гаргахтаа ер нь ихэвчлэн юу хийдэг вэ? За яг гэрийн нөхцөлд бол тэгээ зураг зурдаг байх нь байна. Эсвэл гадуур авч гардггүй ихэвчлэн хаан цагийг яаж өнгөрөөдөг вэ? Хүүхдтэйгээ. Ерөнхийдөө бол яг одоо 24 цагийн дотор бол заримдаа ажлын өдрүүдэд яг цаг гаргаж байгаа бол унтахаас өмнө нэг 10 юм уу 20 минут ном уншиж өгөх юм уу да. Яг ерөнхийдөө бүр амар ядарсан эсвэл сэтгэл санаа онцгүй биш л бол ерөнхийдөө өдөр болгон уншиж өгөхийг хүсдэг. Тэглээс энэ нөгөө манай хүүхдийн номнууд амар тийм сонирхолтой номнууд харахад ч гэсэн айгүй тийм гоё. Одоо жишээлбэл ийм нөгөө нэг сонсдог үлгэрийн номнууд байгаа байхгүй юу? Өвгөн арслан хоёр эрх цагаан шиг юм шиг. Тэгэл нөгөө нэг одоо амтны атлас
хүний биеийн атлас матлас гэдэг одоо жишээлбэл өөшиг хаана нэдийн бөөр ямар өөрхтэй мөрхтэй ингээ би бол өөрөө тэрийг нэтээс өөрөө олж уншина гэж байхгүй шүү дээ. Тэгээд тиймэрхүү материалыг хүүхдэд ийм айгүй ойлгомжтойгоор тайлбарлаад өгсөн болохоор надад ч гэсэн уншихад хүүг ийм байд юм уу гэл айгүй тийм сонирхолтой. Тэгээд солонгос хэл дээрх номнуудыг болохоор би яг нэг ингээд шууд одоо англи хэл дээр уншдаг шиг ерөнхийд нь уншаад ойлгож чаддаггүй болохоор ингээд орчуулад нэг хуудасаар ингээ орчуулад хэлдэг байхгүй. Тэгээд тийм болохоор тэр нэг амтны янз бүрийн амтны номнууд тэгээд нээлтүүдийн төрөл, рофтны төрөл, дорооны төрөл тэд нар бас ингээд яг орчуулчихаар айгүй сонирхолтой. Тэгээд зураг морган ч гэсэн айгүй хөөрхөн. Тэгээд бас өчнөө одоо номтой тэгээд яг тэрийг уншиж өгөхгүй л өөрөө барьж аваад унших нь айгүй цөөхөн шүү дээ тий. Тэгээд орой тэгэл уншаад ахаар өөрөө тэгэл заримдаа нэг хаяа нэг өөрөө байртаа сууж идэв. Тэгэхээр амар хайр хүрж байгаа. Тэгэл нөгөө баян уншиж өгöd ахаар зургаар нь хараад өөрөө уншиж ойлгодог. Зургаар нь хараад цээжилчдэг. Тийм уншиж чадахгүй болохоор зургийг л хараад байгаа юм чинь. Энэ юуны зураг вэ гэл. За тэгвэл танаа гэр бүлийн хувьд одоо ер нь одоо хүүхдтэйгээ харилцахдаа аавын нөлөө ээжийн нөлөө ер нь хэр байдаг вэ? Яг 50% таагаар одоо хүүхдээ хүмүүжүүлдэггүй эсвэл ээжийн оролцоо арай их байдаг уу? Энэ тал дээр ер нь ямар байдаг вэ? Уг нь бол бид хоёр ингээд хоёулаа ном уншиж өгье гэж уг нь бол ярилцдаг байхгүй. Тэгэхээр нэг манай нөхөр болохоор одоо жишээл өдөр болгон бараг л ажиллаж байгаа юм л та. Тэгэхээр нэг орой ирээл хоолоо идэл усанд орчвол тэгэл унтахгүй л нэг оройтой жунтвал нөгөө маргааш нь солонгос чи өглөө бүрээр гараад тийм гараад тийм. Тэгэл ихт унтахгүй л болохгүй. Тэгэл нэг ном уншиж өгөхөөр ерөөхдөө нэг жоохон би нөгөө байнга уншиж өгдөг болохоор жоохон өөрөөр уншиж өгдөг. Одоо жишээлбэл нэг гоёор ойлгомжтойгоор тайлбарлахгүй ч юм уу ингээд шууд уншаад өгчихсөн жоохон аавар уншуулах жоохон дурггүй. Тэгээд би заримдаа өөрийнхөө номыг уншмаар байдаг. Яг унтахаас өмнөх гоё сонирхолтой ном ярьчаал яг өөрөө л уншмаар байдаг. Тэгэж ээжээрээ уншуулт нь аавар уншуулахгүй гэ. Тэгээд байдаг л та заримдаа. Тэгэл ерөнхийдөө тэгэл нөхрөө амархаар л гуруулаа тэгэл хамт байгаа л хүүхдтэйгээ гадуур цэцэрлэг төрөл энэ ордог л та. Ерөнхийдөө бол миний нөлөөлөл их юм бол та. Ер нь харахгүй тийм болдог бах тий нөгөө аав нар ажилтаа байдаг болохоор ээж нар жоохон арай завтай байгаа нь ер нь яг аав нар ээж нар гэхээс илүү хин арай завтай байгаа нь тийм одоо хүүхдтэй илүү оролцдог л гэж ойлгож болох гэж тий. Тий. Энэ бас нэг юу бодох сэдв шүү нөгөө одоо яагаад гэхээр аавч хоёр заавч оролцох ёстой гэж яриад байдаг. Тэгтэл одоо чинь яг бодит байдал дээр одоо аав нүглээ эрт гараад орой орж ирдэг болол ээж нь ингээл суучаал чи одоо өнөөдрийнхаа 50% хийгээл ингээл суугаад иж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нөхцөл байдалтай тохируулаад одоо аав нь хэрвээ амарсан өдөр ээж нь ажилдаа байх юм бол аав нь хариуцдаг ч юм уу. Тэгэл хоёр биенийгээ ингээл хөөрхөн орлол нөхөөл явах л чухал байгаа байхгүй. За өөрөө мэрэгжил чинь ямар мэрэгжилтэй лээ? Уран зохиол. Би бол нөгөө нэг Монголд бол нөгөө хайсын ландшафт архитектурын гэж байдаг байхгүй. Нөгөө нэг гадна тогтцолт цэцэрлэг төрөлийн архитектурч юм уу? Тийм мэрэгжил өгсөн. Тэгээд яг мэрэгчлэр бол ерөөсөө ажиллаж байгаагүй л дээ. Тэгээд солонгост ирээд болохоор энэ нөгөө нэг англи хэл уран зохиол гэхээр одоо англи хэл дээр нөгөө нэг тийм уран зохиолыг уншдаг. Тийм. Ерөнхийдөө бол манай ингээд дандаа нөгөө нэг англи хэлний багш нар сурдаг л да дандаа. Тийм хятад нөгөө бүр их сургуулийн профессор багш нар тэгээд Узбекистан бас тийм ахлах сургуулийн багш тийм хүмүүс. Уран зохиол судлал гэсэн үг юм байна тий. Тийм англи хэл уран зохиол. За тэгэхээр мэдээж уран зохиолын ангийн хүн ном уншдаг ангийн хүн чинь өөрөө их ном уншдаг байж таарна шүү дээ тийм ээ. Гэхдээ би яг одоо энэ их сургуульд орохоос өмнө бол яг уран зохиолын ном бол яг нэг их уншиж байгаагүй л дээ. Ерөнхийдөө Монголд байхдаа номын дэлгүүрт очих дуртай байсан ч гэсэн уран зохиолын ном бол барыг үздэг байсан. Одоо хүний хөгжлийн номнууд гэж байдаг шүү дээ. Тийм. Нөгөө
миний нөгөө дээврийн өрөөнд дэх миний мөрөөдөл тэгээд нөгөө нэг нууц гэж байдаг шүү дээ. Ранда дээвэр Тийм. тиймэрхүү номнуудыг л айгүй их үздэг гэсэн. Тэгэл дахин уншаал нөгөө төгөөр салбартлан уншаал. Уран зохиолын номыг бол яг хоо сайхныг бол яг энэ их сургуульд ороод мэдэрсэн. Уран зохиолын ном чи ийм байд юм. Тэгээд зүйлдээ уран зохиолын ном уншаад байсан чи одоо хүний хөгжлийн номнууд зарим нэг жоохон хэдэн удаа уншиж үзээд ерөөхдөө за энэ ойлгомжтой ном байна гэвэл цааш нь уншихгүй тиймэрхүү жоохон голдог болчихсон л байна. За тэгвэл ээж нь өөрөө ингээд уран зохиолын судалдаг өөрөө уншдаг хүн байхаа. Тэгэхээр хүүхэдтэй мэдээж одоо өөрөө уншиж байгаа юм чинь ном уншихын ач тусыг бол одоо мэддэг болцсон байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь анх хүүдээ ер нь яагаад ингээд яаж ингэж хүүхдэд ном уншиж одоо сонирхолтой болгосон бэ? Зарим хүмүүс ингэж ярьдаг байхгүй. Яана би ингээ хүүхдэд ном уншиж өгөө л ах чи манай хүүхд миний уншихыг ерөөсөө тоохгүй байна гэл. Тэгэхэд одоо нэг бас нэг ихэлсэн нэг тийм одоо юу гэдэг чтэй. Эсвэл нэг болол одоо өдөр болго ингээл тууштай уншиж өгсөн үү? Эсвэл айл болох сонирхолтой байдлаар уншиж өгсөн үү? Тэ? Эсвэл зүгээр л ингээл номынх нь орчныг бүрдүүлчээ суулгаад байсан уу? Яаж ер нь яг юунаас ихэлсэн бэ хүүхдээ? Манай хүүхд нэг энэ солонгос цэцэрлэгт явж байхдаа бүр 2-1 настайтай юм уу та нэг юм эхлээд нь машинд аягүй дуртай байсан байхгүй юу? Эрэхтэй хөх тэгэл нэг бид хоёр ч дэлгүүр орохоор заримдаа нэг тийм жижигхэн хөөрхөн машин тавьсан явж байдаг. Тэгээд сүүлдээ нэг динозаврт аягүй дуртай болоод тэгээд нэг энэ динозаврын тийм жижигхэн тоглоом байдаг шүү дээ. Тийм байх юм бол динозавр л харах юм бол өөөө гэж үгээл яг солонгос үг чийдэг гэж үгээл. Тэгээд сүүлдээ амтнд аягүй дуртай болсон. Тэгэл ер нь энэ номнуудыг эхлээд нь биерээсээ энэ солонгос хэл дээр нэг өөрөө сайн орчуулахгүй бол ойлгодог болохоор солонгос хэл дээрх номнуудыг ерөөсөө үздэг байсан байхгүй. Тэгээ нэг хүүхдтэйгээ яг манай хүүхд нэг өөрөө тийм амтан динозавр дуртай болохоор ингээд нэг номнуудыг үзсэн чинь тийм нэг бичгнүүд нь тийм их биш. Орчуулахаар нэг одоо нэг хуудас дүүрэн биш ч юм уу. Ихэнх нь зураг. Тэгээд айгуу зураг мөрг нь айгуу тийм дизайн график айгуу сайтай. Тийм. Солонгос ч нэг номнууд чинь бас тийм хүнтэй байдаггүй шүү дээ. Тийм нэг шиг гэх болохоор. Тэгэл яг эхлээд нь динозаврын холбогдолтой номнууд тэгээд дараа нь амтны тийм номнууд. Тэгээд одоо би ингээл нэг жоохоноор өдөртнийх амтан ч юм уу орчуулад өгвөл тэгээд тэрийг уншихаар өөрөө нэг тэрэндээ айгуу дуртай болохоор айгуу дуртай сонсдог. Сонирхол дээр нь толгуурласан байна шүү дээ. Тийм. Тэгээд тиймэрхүү байдлаар ер нь өөрөө л бараг л дуртай яваад байсан л та. Би болохоор зүгээр газар явахаар тийм гайгүйтэй ном байвал авч өгдөг. Тэгээд жоохон орчуулж өгдөг. Тийм. Ерөнхийдөө тэгээд номнууд үзсээр байгаа. Одоо бол ерөнхийдөө янз бүрийн ном зөндөө сонирхдаг болсон л та. Тий. Ер нь хөвгүүд нэг төстэй байдаг юм шиг байна те. Нэг юм нэг хөвслийг явуулсан. Одоо анх машин дуртай байгаа л нэг хэсэг болвол динозавранд манай хөөж гисэн амар дуртай. Тэгэл номын дэлгүүр орвол динозаврын ном, динозаврын баримл гээл тэгээ нөгөөдөлийнхаа нэрийг хүртэл цээжилсэн. Тий, нэрийг бүр аюул сайн мэднэ. Тий. Одоо тэгсэн чинь тийм байхаа болсон. Тэгэхээр энэ хөөрхөн нэг насны хөгжилтэй л нэг тийм сонирхолтой юм байд юм шиг байна тий. За хүүдээ ингээд одоо ер нь ном уншиж өгөөл ахад яг уу нэг өөрчлөгдсөн ч юм уу те өмнөхөөс арай сайд одоо нэг арай өөрчлөлт орж энэ ном уншиж өгснөр гэсэн тиймэрхүү зүйл ажиглагдсан уу? Эхлээд нь хүүхдээ нэг 100 ерөнхийдөө нэг жоохон чирэгжиг тэгээ эмээгүүтэй уулзаг гээд 100 хэдэн сараар Монгол руу явуулдаг байхгүй. 2 настайгаас нь хойш тэгээд явуулсан. Тэгээд нэг Монголоос ирчихээр нэг жоох ингээд телевизэр жоох их үзгээд тэгээд утас болж жоохон авчиргаад тиймэрхүү тэгээд эхлээд нэг тиймэрхүү дэлгэцнээс жоохон хол айлгах гээд жоохон ингээд шууд бүх юмаа унтраагаад ингээд ном жоохон уншиж өгөөд тэгдэг байсан байхгүй. Ном уншиж өгөхөр мэдээж одоо яг тийм амьд харилцаа үүсгэж байгаа болохоор ингээд хоорондоо ярилцсан. Тэгээд нэг үгийн сан
Тийм. Ингээд хүүхдтэйгээ нэг хүүхдээ хурдан хэлд оруулахын тулд одоо ингээд ээж нь ч юм уу аав нь ч юм ингээд сайн ярилцж явах хэрэгтэй гэдэг нэг тиймэрхүү юм би уншсан байхгүй юу. Тэгээ би болохоор хүүхдтэйгээ нэг амар нэл гээл зогсоо зайгүй яриад идэг хүн биш аахгүй. Тэгээ тийм болохоор ерөнхийдөө ингээд ном уншиж өгөхөөр би нэг янз бүрийн юм ярих шаардлагагүй зүгээр л ингээд номоо уншаад өгчдөг. Тэгээд тийм болохоор бас нэг үг ярианых нь үгийн баялаг гэх юм уу? Баялаг сайжирч байна. Тийм. Тэгээ 2 настад Монголд анх удаа очиход монголоор аюул сайн ярьж штэ манай найзууд тэгээдсэн. Тэгээд заримдаа нэг ийм солонгос төрсэн хүүхдүүд ч Монгол ерөөсөө ярьж чаддаггүй штэ. Монголоор ерөөсөө ярьж чадахгүй дандаа ээж аав ч гэсэн гэртээ солонгосоор ярьдаг бол бүр яг солонгос үг шиг байдаг штэ тийм. Тийм болохоор тэгээ ном уншиж өгөөд монголоор тэгж яриад ахаар бас монгол хэл нь сайжирд юм байна гэж ойлгосон л таа. За надад ч ястаа маш чухал сэдв энэ талаар ярьлах хүндчлөө. Яг энэ дэх одоо үргэлжлүүлээд ярихгүй байхын аргагүй болчихлоо. Яагаад гэхээр би ч гэсэн өөрөө ингээд солонгост байсан манай хүүхд чинь тэнд төрж исэн. Яг Монголд бол ирж илсэн л та донд нь. Тэгээд хэлний хувьд ингээд одоо би чинь тэнд байхад эргэн тойрны хүмүүс ч юм уу те ингээд таньдаг хүмүүс дотор хүүхд нь огт монголоор ярьж чаддгүй баг ойлгодогчгүй тийм хүүхдүүд зөндөө байдаг байхгүй юу? Тэгэл яг тэндээ төрсөн тэндээ цэцэрлэгээр явж байгаа юм чинь ингээл аав ээж нь ч гэсэн за иршиг Монголд очиод сурчих юм чинь ингээл орхигдуулцдаг. Тэнгүүд яг миний зүгээс эмзэглэжсэн юм нь юу вэ гэхээр энэ хүүхэд маань монгол хүүхэд монголоор ярьж эхлээд монголоор сэтгэхгүй болохоор солонгосоор ярьчихаар дараа нь Монголд ирээд монгол хэл сурахаар тэр сэтгэхүй нь одоо тий өгүүлбэрээ хэлэхдээ хүртэл одоо яриандаа хүртэл тэр сэтгэхүй нь орж ирээд байдаг гэсэн тийм бас яг бодит жишээнүүдийг сонсч байсан болохоор хэмзэглэдэг. Тэгвэл танаа хүүч монголоор ярьдаг байхan тийм ээ? Хоёулангаар нь нэр ингээд солонгосоор зарим мэдгүй энэ юу гэсэн үг юм гэж хэлэхээр нэг яг солонгос үгийг монгол руу орчуулад нэг тийм нэг тийм сонио ойлгомжгүйгээр нэрийг хэлээд идэв шүү заримдаа. Тийм, тэр бол ялцчгүй аргагүй яг бага насны хүүхд чинь хоёр хэлийг сурахаар жоохон нэг тийм юмнууд бол байдаг. Гэхдээ монгол хэлээр хүний ярьж байгааг ойлгоод тодорхой хэмжээнд хариулж чадчихна гэдэг чинь бол бас тийм хүн болгоны одоо хөвшүүлээд байдаг зүйл биш байхгүй юу? Тийм. Тэгээ би бас ингэж ярьдаг энийгээ дагаад соёл маань давхар монгол хэлээ сурах хүүхд маань сурахаар давхар монгол соёлоо ч гэсэн ингээл аваад явж байгаа штэ хэлэндээ ороод тий тэрийг нь орхитуулахгүй. За их гоё сэдвийг хөндлөө яг миний ярих талтай сэдв. Тэгээд за тэгвэл энэ дээр ингэж асууя. Одоо та нар бол ингээд гэртээ бол аль болох монголоор яриад монгол одоо соёлоороо л ингээд амьдарч байгаа штэ тий. Тэгтэл ингээд эргэн тойронд чи ингээд дан солонгос цэцэрлэгт явж байна. Дэлгүүрт ороод солонгос хүмүүст уулзж байна. Тэгвэл ер нь юм соёлын ялгаа тиймэрхүү зүйлсүүд ер нь хэр ажиглагддгөө тэгээ тэр ялгаа нь одоо давуу болон сул талууд нь ер нь яаж харагддгөө тэр талаар ярьж өгөөч. Би хүүхдээ 9 сартад нөгжсэн гэсэн штэ. Тэгээ 9 сартад ингээд өөрөө сууж чадахгүй ингээд шалан дээр ингээд илгээрээ хөвтөл тэгэл тоглоод үлдчихсэн байхгүй. Тэгээ би тэр үед нь бүр хитрхи жоохонд нь цэцэрлэгт өгчөө гэж одоо нэг хичээл дээрээ сууж байхдаа яаж байгаа бол тэгээ гэж санаа зовоод тэгсэн. Тэгээ азар тэр анх хөгжсөн цэцэрлэгмаар багш нар нь бүр амар тийм сэтгэлээр бүр яг одоо л би юусаа мартдаггүй бүр амар тийм сэтгэлээр ингээл гадаа зүгээр годамжинд таарлахаараа өмсөж амар хөөрхөн тийм багшнараас аахгүй. Тэгэл тийм болохоор энэ солонгос эцэг эхнэр ер нь бол нэг хүмүүс хүүхэд төрүүлэх нь багасж байгаа гэдээсэн шүү дээ одоо хөгшин аврах шиг болж байгаа гэдэг. Тэгэд яг хэрвээ төрүүлсэн л бол нэг амар тийм тэрийг ухамсарладаг. Тэгээ одоо жишээлбэл тоглоомын талбай дээр тоглож байхад одоо ингээ хүүхдүүд бүгдээр ингээ дараалж зогсоод тийм нэг булсуур дээр гулгах гэж бол урдуур нь орохгүй ингээл нэг хөөрхөн хин ч хилээг байх ч ингээ тийм жагсаж зогсоод эсвэл ингээл хин нэг нь урдуур нь орох юм бол ээж аав нь миний хүүхдээ дараалд ороо зогсоорой найзуудаа ингэж болохгүй штэ гэж нэг тиймэрхүү жижиг юмнуудыг харахаар бүр амар тийм сэтгэл хөдлөнгөр юугаар ч юм дээ одоо
Монголд бол тийхгүй шүү дээ. Бүгдээр л овоорч загсаал лээ. Тий. Нэг автобусанд яаж ордог гэлээ тэг хүмүүс. Би нодлон намар хүүхдээ нэг Монгол яваад авчаад ирсэн. Тэгсэн чинь дарханд нэг байрны гадаа хүүхдүүд нэг сакс тоглож ирсэн. Тэрийг нэг 10 минутын дотор нэг жоохон харж зогссон байсан. Тэгсэн чинь манай хүүхэд нэг шинэ хараалыг сурчиж байгаа байхгүй юу? Тий. Ааха. Тэгэл нэг тэрий ч нэг муухай үг хэлж болохгүй энэ төр гэж юус ойлгохгүй тийм том ахнаар тэгэл бүгдээрээ хилээд ахаар ч өө эн чи хилдэг л үг юм байна гэдээ ойлгочихлоо. Тэгэл одоо жишээлбэл тиймэрхүү ийм ялгаанууд амар их байгаа л та. Би бас нэг хүүхдээ анх бүр төрчөөд нэг жоохон байсан юм аа. Нэг манай байрны гадаа нэг 3 ахлах сургуулийн хүүхэд ч юм уу оюутан ч юм уу нэг гадаа юм яриадсан байхгүй. Цаг инээлдэл тэгсэн чинь нэг юм ихтэй цонхон болгоод ингээ хүүхдүүдээ жоохон хүүхэд унтж байна. Ингээ орой цаг болцсон байна. Та нар ингээ өөр газар очиод ярьчаач гэж амар тийм өвтэй хийсэн чинь уучлаарай гэчээр бид нэр одоо явлаа гэж тэгээ яваад гисэн байхгүй. Тэгэл явсан чинь одоо Монголд одоо жишээлбэл ингээ байрны гадаа хүүхдүүд чинь ингээл тоглож монголоод янз бүрийн хараал хэрэглээл гэдэг шүү дээ. Тэрийг одоо Монгол хүн тэгж хэрвээ хүүхдүүд тэгжсэн бол тэгж аятайхан хийхгүй. Тэгээ хэллээ тэр хүүхдүүдийг уучлаарай гэж явах уу гэж бодсон. Янз бүрийн баах юм бодогдол. Тэгэл ядаж одоо би нэг фэйсбүүкээс нэг юм уншижсэн аахгүй. Нэг Солонгос үгүй Японд нэг амьдарч ирсэн залуу Монгол руу явхалаад тэгээд нэг Японоос ядаж нэг шонгийн модч болтгоо аваад явах юмсаа гэдэг. Нэг тэрэнд айгүй тийм инээдтэй юм шиг мөртлөө надад ерөөсөн марч хэцүү байхгүй. Яг нэг юм нэг одоо жишээлбэл Япон Солонгос зөндөө муу тал байгаас ч гэсэн авах юм нь айгүй их байгаа байхгүй тийм Монгол хүмүүст чинь. Тийм болохоор нэг ганц хоёр ч юм уу нэг тийм эерэг хандлага авч яваад нэг жоохон нэг тийм хүмүүст хэрэгтэй хүмүүст нь түгээх ч юм уу тиймэрхүү мэдрэмж төрсөн л дээ. Тэрийг уншаад. За тэгвэл та гурав одоо ингэ Солонгост амьдарч байгаад ер нь Монголдо буцаж ирэх үү? Ирнэ шүү дээ. Тэгвэл яг хөө зүгээр ирээдүйн юм л да. Гэхдээ одоо ингээл одоо танаа хүү ингээл Солонгост бол бас хайцангуй ингээл соёл сураал тий. Ингээд айгу одоо гадны муу нөлөөнөөс бол харьцангуй ингээд хамгаалагдаад өсөж байгаа байхгүй юу? Өсөн цааштай. Тэнгүүд ингээд Монголд ирэхээр чинь яг түрүүний хэлдэг шиг нэрэл тоглоомын талбай дээр очиход ингээд хүмүүс хараагаал ч юм уу те ингээд янз бүрийн байдлаар гадуурхах ч юм уу иймэрхүү асуудал гарах болоо гэж юу н санаа зовж ийсэн үү? Тэгээд нэг удаа бас 17 онд нэг бид гурлаа Монголд очсон байсан чинь тоглоомын талбай дээр тоглож байгаад нэг юм дасгал хийдэг төмөр юмнууд идэв штэ. Өөрөө тоглож байгаад унаад ингээд тухай шалбалцсан байхгүй юу? Тэгээд тухай шалбалаад бүр нүрээр амар цус асгараад би ч юм бүр айгаад яана тарих толгоогоо хагалж өгөө. Тэгээ эмнэлэгт очсон чинь зүгээр ингээд жоохон шалбарсан байна гэдэг тэг ойдол тавиулаад тэг өнгөрчсөн. Зүгээр одоо хүмүүсийн хандлага ч биш ерөнхийдөө аюулгүй байдал талаасаа бүр амар тийм бэнк ингээл нэг CCTV шиг ингээл бэнк харж байхгүй аюул тийм аюултай мэдрэмж төрсөн л дээ. Гэтэ одоо яг их одоо Монгол хүү юм чи Монголдо очсон тэгэл хараад хүүхдтэй тэгэл тэгээ гол нь бас тийм хүмүүсийг одоо бас муухай үг хэлж ийн муухай монголчууд муухай гэсэн ойлголт бас өгөхийг хүсдэггүй л дээ. Одоо энэ тэр хүүхдүүд ч одоо жишээлбэл зөв үйлдвэрлэх хүн байгаагүй ч юм уу тийм. Эсвэл одоо орчин тойрон тийм болохоор ерөнхийдөө хүнийг тийм өмссөн зүйлснээр нь гадаад байдлаар нь бити дүгнэсээ гэж тэгж сургахыг хүсдэг тийм. Надад ч бас чухал зүйл юм л да. Яа тэр нөгөө одоо би яг одоогоор л Монголд байгаа шүү дээ. Монголд амьдарч байгаа. Тэгээд харж байхад хүмүүс юу гэдэггүй гэхээр одоо нөгөө мууч хүн байж болно, сайн ч хүн байж болно. Тэгээд тэрэнд бол зүгээр дасан зохицоол те байгаагаар нь ингээл ойлгол уг нь амьдрах хэн уг нь зөв штэ. Тэгэхэд яадгүй гэхээр одоо нэг хит их одоо хөөхтийнхаа дэргэд муулдаг ч юм уу. Тэ одоо ингээл багшийг нь одоо
хүүхдийнхээ хажууд багшийг нь муулдаг ч юм уу. Эсвэл ингээл одоо хин нэг өдөө найзын ч юм уу тэр чин тийм хүүхд эн чи ийм хүүхд гэл ингээд ярьж байгаа нэг одоо ялгарлан гадуурх маягийн зүйлс болж байгаа байхгүй юу. Тэгтэл тэр хүүхэд маань одоо тэр найзаагаа бол хамгийн сайн найзаа л гэж бодож байгаа. Сайнаар л байгаагаар нь хүлээж авч байгаа. Багшигаа ч гэсэн загнадагч байсан, загнадгүйч байсан. Багш юм чин гээл тодорхой хэмжээний хүндлэл үүссэн. Тэгэл нөгөө багшигаа ингээд байгаагаар нэгэ хүлээж авсан байхад гаднаас ингэж хит их ингээд одоо муухагаар ингэж яг тохиолдолд айгүй харагдаад байдаг. Би бас энэ дээр бас жоохон эмзэглээд байдаг. Тэгээд бас яг нэг юм яг би бол бас хөөхтдээ нөгөө хүнийг ингээд ялгарлан гадуурхаж болохгүй те. Жишээ нь одоо хүн болгон өөр байдаг гэл яг энэ нөгөө бас номноос авсан байхгүй юу. Би нэг хүүхдийн ном уншсан чи тэн дээр одоо ингээд одоо тэрэгэнтэй тэ таягтай ингээл өөр янз бүрийн хүмүүсийг эдгээр бол ингээ гаднах харагдах байдал нь өөр болооч бүгд нэг ижилхэн гээл те. Тэнгүүд нь би бас хүүхдтэй хүн болгон ийм байд юм ингээл чи энэ чи ийм юм байна. Тэр чин тийм юм байна гэж ингэж ер нь тэгэж болохгүй шүү гэж лог нь бол айл алах ингээл хичээдэг байхгүй юу. Тэгээд харин яг одоогоор ингээд Монголд ажиглагдж байхад ингээд тоглоомын талбай дээр ч юм уу ингээд хүүхдүүд бас нэг одоо нэг өнгө үзэмжээр нь одоо муулах ч юм уу те. Энэ чи ийм энэ хүл нь ингэсэн гэдэг ч юм уу. Тим юмнууд их харагдаад байдаг. Тэгэл бас яг уу тэнд ингээ бидний тэр солонгот ингээд одоо бид нар чи нэг нийгэмд амьдарч байгаад Монголд ирэхээр тиймэрхүү одоо ялгаатай зүйлсүүд их гараад тэн дээр бас зарим үед яаж харьцах одоо энийг яаж тайлбарлах вэ гэсэн тийм нэг үед их гарч ирж байгаа. Би одоо жишээлбэл нэг Монголд байхдаа ингээд солонгос олимпик кино үзэн штэ. Тэгэхээр одоо ингээл нэг залуухан хөөрхөн эмэгтэй бод нэг хоолны газар зөөгч хийдэг ч юм уу, зах дээр одоо ногоо зардаг ч юм уу. Амар тийм чухал биш ажил хийж байгаа мөртлөө амар тийм баясгалантай те энийгэл хүн болготой өглөө сайн байна уу ахаа гэж мэдлээ. Тэгээд яг солонгост ирэхээс өмнө тийм харахаар амар тийм худлаа санагдаад байсан байхгүй. Одоо ийм гэж юу ах вэ кино л байгаа зүгээр. Яг нөгөө ирэхээр ингээд хүмүүс ингээд хоорондоо айгүй тийм инэлдэг. Тэгээд нөгөө нэг ингээд одоо хүчээр тийм сэтгэхүйг суулгахсан юм эсвэл өөртөө бүр багасаа тийм сэтгэхүйд өсч юм уу. Ерөнхийдөө хүнийг бол ингээд шууд ингээд одоо жишээлбэл Монголд заримдаа харагдаж штэ ингээд ээж аав нэг хүүхдүүд ингээд одоо зодтолцчлаа гэхэд өөрийнхөө хүүхдийг өмөрдөг ч юм уу тий. Тиймэрхүү юм бол ерөөсөө харагддаггүй. Ингээд тэр хүүхэд ерөөсөө ямар ч одоо тийм Үзбекистан, Араб ямар ч хүүхдээсээс энэ хүүхдээс эхлээд нуушлахгүй, миний хүүхэд ингэж ярьж болохгүй гэдэг. Тиймэрхүү сэтгэхүй бас айгүй их харагддаг л та. Тэгэл тэднэр нь бас бидний амар тийм олж авах хэрэгтэй амар тийм чухал мэдрэмж. Би одоо Монголд хүүхдүүдийг бүр ингээд одоо хилд оронгууд нь ээж аваатаа мэдлүүлж сургаал тий. Тиймэрхүү одоо юу гэмээр юм дээ тийм соёлын хичээл, ёс заншилч юм уу. Тиймэрхүү юмыг айгүй сайн бүр багаас нь айгүй сайн заах ёстой юм байна гэдэг. Тэгээд тэрийг сурлаа гэд ерөөсөө тийм хүн тийм муудсан юм байхгүй тий. Илүүлэх юм байхгүй. Тийм шүү. Тэгжэл айгүй их бодогддаг л та. Хэрэгтэй зүйлсээ сурж авсан байгаа тэр чинь өөрт чинь саад болно гэж бол байхгүй шүү дээ тий. Одоо 30 гарчаад хүнтэй мэдлж сураагүй бол чамаг ямар насанд хүрсэн хүн гэдэг юм ч юм уу. Одоо тийм фэйсбүүк дээр тийм харагддаг шүү дээ тий. Монголд одоо жишээлбэл хүмүүс чинь ингээл таньт хүнтэйгээ тааралцвал ингээл мэдлэхүү байх уу гэж өөдөөс нь ингээл заримдаа харсаар байгаа өнгөрөлдөг шүү дээ. Ингээл солонгос болохоор ингээд би нэг анх ирчээд ерөөсөө мэдэхгүй ингээд хүмүүсийн нүдлөө ингээд амар хараад идэгээс аахгүй. Тэр чинь одоо бодоход амар тийм бүдүүлэг шүү дээ тий. Хүний нүдлөө ингээд шууд хараад ахаар. Тэгээ ингээ би хүн лөө хараад ахаар намайг ингээ хүмүүс таньдаг хүн байна гэж бодоод ингээ мэдлээд тэгээс аахгүй. Тэгээ би нөхрөөсөө гайхаа асуугаад танихгүй мөртлөө яагаад надтай мэдлээд байгаа юм бэ? Чи өөдөөс нь ингээ амар хараад байгаа юм чи. Тэгэхээр яг ингээд одоо жишээл хүүхдүүд Монголд очиод ч юм уу тий ядаж хөрш хажуудлынхаа айлын хүнтэй ингээ танихгүй байсан ч гэсэн мэдлдэг. Тэгээд ингээ хөгшин хүмүүнд танихгүй хүн байсан ч гэсэн мэдлдэг. Тиймэрхүү нэг тийм наад захын юм айгу тийм чухал юм байна гэсэн мэдрэмж төрдөг болсон л та.
миний бодлоор ингээд ном гэдэг чинь ерөөсөө нөгөө ертөнцийг харах цонх гэдэг чинь яг үнэн байгаа аахгүй юу. Тэгэл ингээд гэртээ суучаал те зарим үед миний хувьд яасан бэ гэхээр нөгөө хүүхэдтэй тайлбарлаж чадахгүй байгаа юм. Одоо жишээ нь хүүхэд яанаас яаж үүсдэг вэ гэх иймэрхүү асуултуудад одоо яаж хариулнаа гэл ингээд айгүйх боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр яг тэрийг ингээд бага насны хүүхдэд нь ингээд тохируулаад жишээ нь миний нөгөө хүүхэд таанаас үүсдэг вэ гэл номыг одоо товчхон ярих юм бол аавын юм жижиг үр гэж байгаа юм. Тэгээд ээжийн юм гидсэнд ороод тэгээд тэр ингээд томорсоор хүүхэд болдог ингээд бүр зургаар тайлбарласан. Тэнгүүд би ч юм болохоор тэгж тайлбарлах учраас олохгүй одоо тэгээд одоо бас өөрөө бодож байгаа хуучин шигээдээ цэцэгнээс төрсөн гэдэг ч юм уу тэгж хэлчих айгу утгагүй болчиход яг яаж бодит байдалтай ойртуулах вэ гэж бодож байгаа номнууд амар их тусалж байгаа байхгүй юу. Тийм шүү дээ. Тэгээд яг хөөхөн насанд нь тохируулаад зураг хөрхтэй жижигэн тайлбартай тий. Тэгэхээр юм номон дуртай байна гэдэг чил одоо мэдэхгүй маш олон зүйлсээ тэрнээсээ авч чаднаа л гэсэн үг болохоор энэ тал дээр бол ном уншаад байхад бол аяндаа ингээд Монголынхаа соёлтой бол танилцж байгаа. Одоо бас харьцангуй жоохон штэ танаа хөвгт тий. Тийм. 5 настай. Тий. Тэгээ бас нэг сургуульд ороод ирвэл бүр өөр болчих. Тийм. Ерөнхийдөө би өөрөө ном уншихад ч гэсэн хүүхдтэй ном уншихад ч гэсэн энэ ямар ашиг тустай вэ? Ингээ одоо жишээлбэл үсэг сурах, уншиж сурах ч юм уу. Тиймэрхүү талаас нь ерөөсөө боддггүй л дээ. Зүгээр л агуулгын цагийг одоо цуг дугаатай өнгөрүүлэх зүгээр л хөвгөлтэй, сонирхолтой болохоор л хийдэг. Тэгээ ер нь нөгөө хүүхдтэй цаг яаж гаргах уу гэж санаа зовж байгаа хүмүүст бол хамгийн түрүүнд нэг ном уншиж өгдөг байх чинь айгүй нөгөө хамгийн амархан арга байхгүй юу? Амархан ч байхаа нөгөө айгүй тийм бүх юмыг багтаацсан тэнгууд номоо яах вэ гэхээр уншиж өгнө те. Уншаад ингээ дараа нь юм ярина. Тэгээл ингээл яриа үүсэл ингээл тэр чинь бол нэг бүхэл юм нэг ажиллагаа болчихж байгаа байхгүй юу? Тийм. Одоо жишээлбэл одоо хүүхдтэйгээ гэртээ хоёулахнаа байхаар одоо яаж цаг өнгөрөөх юм хэрэг ч одоо ном байхаар ч ингээд амар олон асуудал ингээд шийдээд өгчөж байгаа байхгүй тийм. Ингээд зураг харна, ярилцсан, тэрнийг хараад зурж болно. Тэг чи одоо зүгээр л одоо хоёлоо зураг зургийг гэдэг ч юм уу, байшин хий гэдэг тэгэхээр чин тэр чин амар тийм өөрөө бүх юм сэтгэж гарах хэрэгтэй болно шүү дээ тийм. Тэгэхээр бас айгүй тийм хэрэгтэй юм л та. За тэгвэл одоо ингэ хүүхдүүдийнхээ дахиад ярьлаа л да. Тэгвэл өөрөө чи хүүхд насраа орох уу? Ер нь өөрөө чи хүүхэд нас ямар байсан? За тэгвэл одоо ингээд аав ээж чин гэр бүлийнхэн чин чамайг хүмүүжүүлж ийсэн одоо арга барилтай ерөнхий одоо тийм уламжлалт аргуудаас одоо чи хүүхдэд хэрэгжүүлдэг ч юм уу эсвэл жоох ингээд за энэ нь арай жоох одоо ордоо бол засах хэрэгтэй байна гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлууд харагдж ийсэн нөө өөрийнхөө хүүхэд насны тухай тэгээ бас энэ аав өөрийнхөө хүмүүжил аав ээжийнхээ хүмүүжлийн арга барилуудыг харьцуулж үзвэл би болохоор нөгөө намайг одоо бараг 1 настай байхад юм уу да манай ээж нэг ангаахын их сургуульд хотод сурах гад яваад тэгээд намайг нөгөө манай өвөө эмээ хөгшөөж хоёртоо тэгээд хоёр ихчтэй би ингээд арханд тавуулаа. Тэгээд намайг 7 настай байхад бүр сургуульд орохоос өмнө манай ээж ирчихсэн байхгүй. Тэгээд ингээд баг насны байгаа бодохоор ингээд одоо яасан ингээл нэг тийм өхөөртэй нэг тийм эрхлүүлэх хүн байхгүйсэн юм шиг нэг тийм мэдрэмж ерөөсөө төрөөд байгаа. Тэгээд одоо тийм сургуулиас бага насны хүүхэд хэрч аа тийм айгүй жоохон шүү дээ одоо бодох. Тэгээ манай нэг ингээл амралтаараа эсвэл хаяа ингээл өвөл мөвөл вагоноор тэр үед чинь нөгөө машин зашин байхгүй вагоноор ингээд заримдаа зогссоор байгаад ирдэг байсан гэж байгаа юм. Тэгэл нөгөө нэг тэр оюутчин хүн чинь янз бүрийн мөнгөний хэрэгцээнээс олдог ч гэсэн юм. Тэгээд байнга ирдэггүй байсан байхгүй. Тэгээд нэг удаа бүр хатгаад өсч эмнэлэг твтсэн байсан чинь манай ээж ирсэн чи ээжигээ танихгүй байсан гэсэн. Тэгээд өөр 3-4 настай байсан юм уу? Ямар ч хэлсэн жоохон байсан юм шиг. Тэгээ танихгүй. Тэгээд манай хөгшөө болохоор жоохныхоо тухай бодохоор хөгшөө гал амар их санаад байдаг байхгүй. Өглөө намайг нэг манай гэрт чинь сэрүүлэг байхгүй радиог амар чанга тавьсан. Тэгээд радиогийн дууг арангууд л бүгдээрээ ингээд сэрдэг. Тэгээд намайг ингээд биен дээр ингээд гараараа зөөл нийлээл ингээд өнхрүүлэл за миний охин
цэцэрлэгт явах цаг болчлаа гэж. Би нойроо харамлаад. Тэгэл хөгшөөж тэгээд хоёр ихчтэйгээ тэгээд хүүхэд насаа өнгөрүүлжсэн. Тэгэл ээжиг 7 настай хахад ирсэн чинь бүр амар баярлалаа. Гэрээсээ гараад орцныхоо хүмүүс одоо манай ээж ирсэн дахиж явахгүй гэж тэгж яриад ирсэн. Тэгэл ер нь ингээд жоохон байхад нэг тийм ээж аав гэдэг хүн яг хажууд байж ах хэвээр байна. Тэгэхгүй бол одоо нэг тийм хүүхдийн одоо эрхлэгч юм уу нэг тийм хүүхэд насын нэг тийм одоо жоохон хангалтгүй юу гэх хайрыг гүйцэд мэдэрдэггүй ч юм уу тийм. Яг тийм мэдрэмж төрдийн байх гэж одоо яг хүүхдээ ерөөсөө Монгол явуулахыг хүсдэг байхгүй юу. Хүүхэд бол ээж автагаа л хамт өсөх ёстой. Яг эмээ өвөө нь хичнээн хайртай байсан ч гэсэн өөрийнх нь ээж аав биш шүү дээ тийм. Хүмүүс ч өөр бодолтой тэглэж тийм олон жилийн өмнө хүүхдээ өсгөгцсөн. Тэгэхээр хүүхэд ер нь ээж автагаа л хамт байх ёстой юм гэж боддог л дээ. Тэгэл ямар ч сул тал сайн талтай байсан тийм. Хүүхэд ээж автагаа л өсгөх хэрэгтэй юм байна. Тийм шүү. Хамгийн чухал нь бол хамтдаа л байж явах ер нь бол хамгийн зөв шийдэл те. Миний бодож байгаа юм юу л да нөгөө хичнээн ингээл баян мөнгөтэй болоод ч юм уу те ингээл айгүй хүслээ биелүүлээд хүүхдээсээ хол байлаа гэхэд тэр нөгөө нэг цаг хугацааг бид нар дараа нөхөж өгч чадахгүй. Тэгээ хүүхдүүд маань том болчих юм бол дахиад нэг 2 настайгийн шиг миний хүү гэдэг ингэж болохгүй шүү дээ. Тийм тэгэл тэр гой нас нь өнгөрч учраас аль болох ер нь бол хамгийн боломжтой хамт байхыг л хичээх нь зөв сонголт гэж би бас бодоод идэв. Тэгээд яаж яхад хүүхд солонгос цаг хурдан өнгөрт хийх хүү бүр амар хурдан томолч байгаа юм чи тээ. Харин тийм яг ингэ томолчны дараа харж байгаа байхгүй юу? Яг төрсний дараа бол яана одоо хизээ нэг хүн болно гэх тэнгуут чинь. Одоо манай хүү ингээл 7-тай гингүүт чинь бас харьцангуй уг нь өмнө нь арай тийм бас хүүхдэрхүү байсан байхгүй юу? Ингээл ээжигээл. Одоо тэгсэн чинь нөгөө арай жоох юм хүү маяг руу ороод ингээл аль болох ингээл найзуудтайгаа л тоглох ч юм уу. Нөгөө ээжтэй ингээл тэрврүүлж өнсүүл ээжтэй ингээл хамт байх нь нэг тийм юу болцсон, ховорлцсон. Тэгэл тэнд анхнаар энд ингээл найснаар энд тийм юм гэл ингээл айгүй тэр нөгөө сургуульд орсон чи биеэ дагаал холдоод байгаа байхгүй юу. Тэгэл би бас бодож байгаа. Энд чинь яг хүүхэд наснаас нэг удаа үргэлжлэхгүй байна да гэл. Сургууль орохоор тэгээд тийм болчих юм уу тий? Тий арай ингээл биеэ дагаал найз нар юу гэж чинь гадаа тоглоомын талбай дээр хүүхдүүд юу гэж чинь найз нар ах нар гэл ингээл шал өөр болчих байгаа юм чи. Өмнө нь бол ээжээ гэл ингээл аяг хөөрхөн байсан шүү дээ. Энэ ч одоо би баг гуйгаал миний гэдэг ганц тэрврүүлчээж гэл нөгөөч ингээд тэрврүүлэхгүй за зэрэгээр гуйдаг болсон. Тийш. Тэгэхээр амар хурдан юм байна. Яг нэг ихтүүтэй нас нь айгүй хурдан өнгөрчдөг тийм. Тий харин ихтүүтэй наснд хурдан өнгөрөөд тэгээ шууд хүү болчтой юм байна. За одоо бас заавал асуух хэрэгтэй нэг асуултын нэг байгаа байхгүй юу? Ер нь одоо өөрөө ингээ хүүхдтэй одоо ингээл цаг хугацаа бүхэл ингээл хайр халамжаа өгч байгаа ч гэсэн ер нь хамгийн чухал одоо зан чанарын хувьд ч юм уу те одоо ингээ өөрөөсөө нэг анхаардаг ч юм уу тиймэрхүү зүйлс байдгүй. Нэг ийм юмыг нэг хүүтэй сурах гэсэн хүү маань энэ зан чанарыг сурахчвал уг нь зөв сурчвал их зүгээр байгаа даа гэдэг ч юм уу тэгж боддог зүйл байдгүй. Нөхөр бид хоёр одоо хоёулаа энэ манай анхны хүүхэдээс болохоор ч юм уу нэг тийм бүх юмыг одоо ийм байх ёстой чи ийм байх ёстой гэд нэг тиймэрхүү нэг тийм тулгаад байдаггүй л дээ. Ерөнхийдөө би нэг өөрөө бас хүн яг нэг ингээд ямар нэг юмыг яг би өөрийнх нь хүснээр хийх ёстой гэсэн тийм мэдрэмж төрүүлээд байхаар бүр улам зөрмөр санагдаад. Улам нэг тийм хорлонтойгоор өөр хиймээр санагдаад. Тэгээ манай хүүхэд нөгөө яг надтай нэг өдөр төрсөн 5 сарын 11. Тэгээд ерөнхийдөө нэг тийм бүр болохгүй юм хийж мэгээл одоо хүүхдөөстэй муудалцах ч юм уу. Бүр тийм огт болохгүй юм хийхгүй бол нэг тийм ерөнхийдөө өөрийнхөө тэгээд яг бодсон сансан юм ээж авдаа шууд хэлждэг тиймэрхүү байгаасаа гэж үстэй л дээ. Одоо жишээлбэл
Америкт ингээд хүүхэд асуудалд орохоор ээж аавдаа хамгийн түрүүнд хэлхий гэдэг гэж байгаа байхгүй. Монгол болохоор асуудал орохоор ээж аавд хэлж болохгүй шүү гэ. Алуулахтэй гэдэг. Тийм тэгдэг гэж байгаа. Тэгэхээр одоо нэг тийм найдаж итгэдэг тэгээд нэг тийм ямар нэг юм тохиолдол ингээд шууд хэлэхээр тийм хүн нь болох юмсал гэж үздэг л дээ. Одоо жишээл төвсөр наснд ороод сургууль мургуулд ороод тэгэхээр ингээд ганцаараа тэгэл зожигрол явал дотроо шаналаад авахгүй яг тэр бодсон юм хилдэг тийм байгаасаа л гэж хүсдэг. Наад чинь бас их чухал шүү. Яагаад тэр би нөгөө бидний хүүхэд одоо чинь миний хүүхэд гэсэнд бол ингээд аав ээж чинь нөгөө загинждаг юм болохоор тэгэхээр ингээд нөгөө ёстой л юмаа хэлж чадах байждаг байхгүй ингээд юм за загнуулах байхтаа гэдэг ч юм уу те нөгөө тэрнээсээ болоод аав ээжтэй хандхаас илүү ингээд найз нартай ч юм уу те нэг арай тийм шүү дээ яг тийм байсан тий заадаас ээжтэй алууландаа гэдэг ч юм уу тий тэгээд саяхан тийм том асуудал болоогүй л бол барыг л ээж авдаа хийхгүй шүү дээ тий жижиг сажиг юм дээр ч юм уу одоо жишээ нь найзтайгаа муудлаа гэж сэтгэл санаа тавгүй байл ээжтэй очиод нэг тэгж хэлтгүү. Нэг би миний хувьд л нэг тиймэрхүү өссөн. Тэгээд би бас өөрөө тэгж боддог байхгүй хүүхдээ хамгийн түрүүд ингээ нөгөө итгэл найдвар байгаасаа тий. Ингээ асуудал гарвал зөвлөгөө өгдөг, айж ичдэггүйгээр тий. Тэгээд тэрэнд нь гэсэн би яг ингээл бас жоохон нөгөө нэг жоохон хатуу дуу ээж байхгүй юу? Бас нэг тийм байн ингээл зөөл ингээл сонсоод байдгүй жоохон шаардлага өндөртэй ч юм уу. Тэгтээ нөгөө хэрэг болох юм бол чи хэлэх хэрэгтэй. Тэглээ гэд би одоо чамайг загнахгүй те ингээл шийтгэхгүй хоёлаа энийг ингээд одоо асуудлаа ярилцдаг бай гэж ингэж бас тэр тал дээр нэг хэлхий хичээдэг. Тэгээд бас өөр инглиштэй нөгөө өөрийнхоор нь байлгах гэж хичээдэг гэж те одоо хэлгэснээ хэлдэг хийх гэснээ хийдэг. Энэ болохоор нөгөө Монголд ч юм болохоор бас тэгдэггүй шүү дээ. Ингээл хайрцагчдаг тий. Одоо тэгж болохгүй, ингэж болохгүй, том өнөөдөөс юм ярьж болохгүй, хичээл дээр очихоор салхууч болохгүй гэл ингээл бүх ингээл үйл явдлыг нөгөө хөдөлгөөн юмнуудыг хаагаал тий. Хамаагүй хүний өдөөс юм хэлж болохгүй, хоёр хүн ярьж байхдаа өнөр нь орж болохгүй гэл ингээл нэг юм бидний багтаа сонсч ирсэн өгнөд эд шүү дээ. Би бас энэ дээр ингээд жоохон эсрэг байсвартай. Манай хүүхд чи амар тийм хөдөлгөөнтэй хүүхд байхгүй юу? Бүр асар хөдөлгөөнтэй ингээл заримдаа бүр барыг сонсоод хараал ингээ ядрамаар шүү. Тэгэл амар чанга дуутай. Хэри манай хүүхэд бас яг тийм шүү дээ. Ээжээ гэл. Хөөе чи зөөл ярьлаа. Ээжээ гэл нэг яг үл тэгэж ярьдаг. Тэгэл яг би яг өмнө нь болохоор ингээл миний хүү ингэж болохгүй гэл ингээл аюух дарах гал ингээ хичээдэг байсан байгаа байхгүй юу? Энд чинь манай том хүүхд юм чинь. Тэгээд одоо болохоор юу гэж боддог вэ гэхээр яг угаасаа өөр ийм хүүхд юм чинь зүгээр ингээл байж харин нөгөө бас нэг юм соёл гэж юм байгаа шүү одоо нийтийн унаан дотор ч юм уу те. Ингээд нэг хүмүүс тиймэрхүү тохиолдолд нь бол ингэж хэлээд гэртээ байгаа үедээ бол ингээл айл болох юм чөлөөтэй байх нь зөв юм байна. Тэгээд нэг амар томаатай байгаарай чи гэл ингэж нэг хэлэхгүй бай гэж айгу шийдсэн байгаа. Тэгэхгүй болохоор яг л нэг юм хөвшмөлтэй ингээл томоо дуугүй ингээл юмаа ярьдгүү тийм хүүхдүүд нь лоостай томоотой мундаг хүүхэд гэд ингэж нэг ойлгохгүйгээр хүүхэд болох нь ч өөр онцлогтой тийм юм чи ядчил энэ чи стрессээ гаргаж чадчих байхгүй ингээл дотгошоо хумаад уурлаад байхгүй тийм хаа гэж гарч стрессээ гаргаж тайлждаг тийм дотроо ингээд юм бодоод дуглаад байхгүй тийм тэгэхээр бас их зөв шүү ингэж хүүхдээ чөлөөтэй байлгана гэдэг бас ингээд том болоход ч гэсэн энийг ингээд сурчих юм бол ядаж хүнтэй харьцахтаа ч гэсэн те болохгүй таалагдгүйгаа хэл сурдаг. Тэгэхгүй бол тэгэл за тэгэл ингээл аясаар нь яваад байвал бас энэ чинь нэг тийм тааламжтай. Одоо үед бол нэг тийм тааламжтай зүйл биш болчиход байгаа шүү дээ. Яг сая чамайг хэлсэн чинь нэг энэ хүүхэд ч гэсэн стресстэй гэд тэр материал санаад орчлаа. Нөгөө яг ингээ хүүхэд ингээд амархан уйлаад эсвэл нэг уурлаад тэгээд идэг. Тэгэхээр нөгөө нэг эсвэл заримдаа нэг орондоо ишээдэг ч юм уу. Тиймэрхүү үед ингээ хүүхэд стресстэй байдаг гэж аах. Ингээд том хүмүүс ч юм болохоор за хүүхэд юундаа стресстэй юм бэ? Билэн хоол нуунд нь тоглоом байхад тэгэхгүй ингээд одоо жишээлбэл жижигхэн юмн дээр ингээд хоолоо асгах ч юм уу гүйж явж байгаа бүдрээд унах ч юм уу шинэ хооцсон дээр юм асгах ч юм уу тиймэрхүү юм дээр бүр
бүр өстой нэг хороогийн хамгийн том алдаа хийсэн юм шиг тий. Амар өглөөл уурлаа. Тэгээд нэг жижигхэн тиймэрхүү юмн дээр ингээ нэг өглөөж уурлаад ахаар нэг хамаг зориг зүрхэн өгөхөд нэг тэрнээс болоод дотроо жоохон ингээ шаналаад жоохон амархан уйлж муулаад идэг тиймэрхүү болчдөг гэх тиймэрхүү материалаас авах. Яг чамайг хэлсэн чинь сая тэр санаанд орчлоо. Тий. Нөгөө хүүхдийн стресс бол айгуу тийм нөгөө ээж аавуудын анхаарч явах зүйл байгаа байхгүй юу. Тэгэл ингээл байл хүүхдүүд юунд стресстэй бараг л те мөнгө олох гэж ямар явж байгаа шухаа нэмэрээд тэнгууд чи тэр хүүхд чи одоо манай том хүүгийн хувьд сая нэг хэсэг маш их стресстэй байсан л да. Нэг орчин өөрчлөгдсөн те ингээл хүрээлэл бүх юм өөрчлөгдөөл сая нэг Монгол ирснээс хойш тэнгууд чи тэр чинь мэдээж том хүмүүс ч гэсэн ингээл орчин өөрчлөгдөх тэр юмд чинь жоохон бас эмзэг хандах үе байдаг штэ. Тэнгууд нөгөө нэг одоо аав нь бас хол байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө юу атсан хил хаагдаад тэгээд ийм нөхцөл байдлаас болоод яалтчгүй ингээл амар стресс нь мэдэгдээл тэгэл ингээл юм л бол нэг уйлаал те эсвэл ингээл гомдоол ингээл би ганцаараа баймаар байна гэдэг ч юм уу тиймэрхүү ингээл юмнууд ажиглагдал тэгэл тэрэнд нь яг нэг амар ингээл загнаал те чи юундаа оролцсон юм та дандаа тийж ингэж гэхгүйгээр айл болох ингээл ганцаараа байна нэг үйл ганцаараа ингээд байлгаал тэгээ зарим үед ингээл ярилцаал тэгээд яг сүүлийн үед бодж олж байгаа юм нөгөө жоохон завгүй байлгая гэд сая чи нөгөө нэг хэсэг корона гэл дандаа гэртээ байсан болохоор бүр стресстэй битцсэн. Тэгээ одоо нөгөө хичээлдээ явж байгаа хажуугаар нь ингээд нөгөө сургалтанд яваад ингээд жоохон фан хөгжилтэй байлгаад байхаар бас арай гайг болж байгаа харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол бас заавал ер нь маш анзаарч явах хэрэгтэй. Жижиг зүйлээс хүүхд стресстэй магадгүй шүү дээ. Тийм орчин солигдох ч угаасаа амар тийм гинт тий хүүхэд гэлтгүү. Тийм том хүний хувьд ч гэсэн ингээд нэг газар амьдарч байгаа л шал өөр орчинд ороод амьдрахад нэг хэсэгтээ нэг юм нэг тийм байдаг штэ нэг яг нэг амар стрессгүй ч гэсэн ингээд таагүй ч юм уу те тасан зохицох гол нэг шатараалыг явдаг тэрнтэй адилхан хүүхдүүд маань ч гэсэн одоо ингээд сургууль цэцэрлэгт ороод эхлэхэд ч стресс баах нарахгүй тэнгууд нөгөө хүмүүс чи юунд аваалаад байгаа гэсэн ингээл загнаад харагддаг шүү дээ. Тэгэхгүйгээр тий аль болох ойлгохыг хичээгээрээ. Тэгэхгүй бол нөгөө бид нар хүүхдээ ойлгохгүй болвол хүүхдүүд ч биднийг ойлгохгүй шүү дээ. Ягаад гэвэл бид нар ядаж хүүхэд байж үзсэн юм чинь. Тий. Ингээд өөрийнхөө нөгөө нэг яагаад байгааг мэдэхгүй тий. Яагаад ингээд уйлж мэлээд өөрийгөө ойлгож чадахгүй ш. Би энээс болоод ингэж байна гэж хэлж чадахгүй тий. Би стресстэй байна гэж бол бүр хэлж чадахгүй ш. Стресс гэдэг ойлголт байхгүй юм чи. Тэгэхээр тэрийг бид нар ажиглаж ойлгож явах хэрэгтэй юм шиг байгаа юм. За сая ярьлаа штэ ингээд манай хүүхд бас ингээд сахилахгүй гээл тий. Яг ингээд нөө баннер чинь жоохон сахилахгүй тэгээд ингээд жижиг сажиг юмд өртөхдөө их байдаг их ингээ харагдаад идэв л та. Тэгэл заримдаа бол яг нэг болохгүй юм хийн штэ. Нэг тэр үед нь яаж арга хэмжээ авдгуу, яаж одоо тэрийг шийддгүү. Уг нь бол ингээд 50 байгаад зүгээр ингээд одоо жишээлбэл өмдөндөө өөрөө нэг хальт жоохон тусаагаа шийдчих чинь нэг жоохон чацаардчих юм уу тэгэхээр ингээд өөрлөхгүй байгаад зүгээр өөрөөр нь ингээд юм хомыг угаалгаад ингэж заримдаа болохоор ингээд бүр ингээд завгүй ах үед ч юм уу ингээд жоох уурлаад үгэлчих гээд байдаг шүү дээ. Ойр дэр нь амар өглөө болчихсон. Гэхдээ удаан багаар бүр үнэн өглөө болчихсон юм. Өөрөө заримдаа хүртэл өөрөөсөө хүртэл амар ядаргатай санагдаж байна чи. Яа би одоо хизээ юм өглөө болчихсон юм бэ гэж бүр гайхаад. Тэгэл ерөнхийдөө бол нэг тийм ямар ч юм тохиолдсон одоо хүүхэд хичнээн том алдаа хийвэл гэжтэй тийм. Тэрийг нэг тийм амар тийм сүртэйгээр өөрийгөө зовоон байж тэгж харахгүй л ойлгож тийм. Одоо жишээлбэл ингээл нэг жижигхан юм идэж явахдаа асах ч юм уу жоохон насан турштай бол юм байхгүй шүү дээ тийм. Нэг иймэрхүү зүгээр л нэг цаг хугацааны л асуудал юм чинь нэг тийм өөрийгөө зовоогоол хүүхдээ ч зовоогоол тэгээд ахыг хүсдэггүй л дээ. Айл болох таймнаар тий. Тийм.
Гэтэ мэдээж тэгэл хүн л юм чи заримдаа өөрлөхгүй юу вэ? Харин тийм. Тэгэл хин тоорорэл жоохон өглөөл тэгэл сони өглөөл болсон байлээ ер нь. Ааха. Манай хөвөр за ээж мэдэж байна гэдэг. Тэгээ нөгөө ингээ яг тэр тусмаа ингээл нэг жоохон дүүн гарцсан болохоор ингээл ээжийн дүүтэй ингээл дүүгийн асар нэгээ жоохон ингээд заримдаа нөгөө гэр орныхаа ажилд ингээ түүртгүй гарна штэ. Тэгэхээр нэрээ яалтчгүй өөрөө мэдлгүй ингээд айгу их ярьчээд байдаг хгүй. Би уг нь бас айл болох ингээл өглөөд агаар чи нөгөө нэг хүнд ингээ хүрхгүй гэж бодоод өглөхгүй байхыг уг нь толгойдоо боддоч гэсэн нэг мэдгэд ингээд мартцсан явж байдаг байхгүй. Тэнгүүд манайх за мэдэж байна ээжээ гэж амар тэгэхээр за нэрээ би ч өвлцэн байна шүү тэгэл айгу өөрийгөө эргээл харддаг шүү. Том болохоор нэр янз бүрийн юм ярьж байгаа юм тийм. Тийм айгу том хүн шиг ингээл ярина. Гэтэ бас нөгөө нэг талаасаа хүүхдүүд маань ингэж өөдөөс юм элен далангуй ярихаар эргүүлээд нөгөө толинд харж байгаа юм шиг болж байгаа байхгүй. Өө нэрээ би ч нэрээ юм бэ те. Би сая ингэсэн юм ба штэ гэл тий. Тэггүй дуурахгүй л байгаа байвал би өөрийнхөө алдааг өөрөө олж мэдэхгүй штэ. Хин нэгэн хүн хэлэхгүй л бол тий. Тэгэхээр тий. Сая бид 3-1 өчигдөр л оржигдөр гадаа явж байгаа нэг баскетболоос маруч авч идэв нэг том савтаа маруч авч идэв. Тэгээ идчихээд гурлаа суугаад идчихсэн нөө би за минийхөө одоо яваад жоохон тоглочих гэсэн чи амар Google явангуудаа босочгүй чирээ. Гэтэ би яагаад одоо идэхэ болох хэрэгтэй гэж гурлаа хөгтлээ нэг нэрээ яагаад идэхэ болох хэрэгтэй гэж. Тий. Зүгээр өөрөө их идэх гэж за минийхөө одоо яваад тоглочих гэх. Ааха. Дийсэн байхгүй амар инээстэй. Тий. Тиймэрхүү маягаар хүүхдүүд нэрээ маш зарим үед айгүй хөөх гэж бодмоор их юмнууд хэлнэ. Хөвгтэйч байна. Юм ярьдаг болохоор бүр амар инээстэй тийм хүүхдүүд. Тий, айгүй их юм яриад заримдаа бүр хитрхийг том яриад байгаа. Яриад бүр хөвгөлтэй байдаг шүү хөвгтэй. За та гурав одоо ингээ гэр бүлэрээ ерөөхдөө ингээд одоо цаг гарсан үедээ ер нь цагийг яаж өнгөрөөдөг вэ? Одоо гурлаа амарсан үедээ ч юм уу те. Одоо гэртээ байдгүй эсвэл зүгээр ингээ гадуур гарахыг илүүд үздэгөө. Яг нөгөө гэр бүлийн цагийг яаж өнгөрүүлдэг вэ? Ерөнхийдөө бол нөгөө ийм корона байхгүй үед нөгөө манай гэр ийм том цэцэрлэг түрээлэнгээ хийж байдаг байхгүй юу? Нөгөө оройн зүгөө ингээд одоо тэгээд энэний тэнд очихоор нэг хүмүүс ингээл зүгээр газар юм дэвсээ суугаад кимба бидээ юм тийм хоорондоо ярилцаад хүүхдүүд нь нэг цаасан шоу муу онгоцоор тоглоод айгуу гоё амар тийм гоё тайвширмаар нэг тийм гоё энергитэй газар байхгүй. Тэгээд тэнд уг нь айгуу очих дуртай. Одоо тэгээд коронавирус судлаад нэг тэнд майхан барьж болохгүй. Тэгээд хүмүүс нэг ингээд ойрхон 2 метрээс илүү ойрхон байж болохгүй гэдэг. Тийм зөндөө орсон болохоор энэ зам болохоор тэнд нэг тийж очиог юм. Тэгэл ерөнхийдөө жоохон гадуур гараад энэ тэнд том цэцэрлэг төрөлнгүүдэд үзэхийг амар хүсэлтэй. Тийм нэр энэ дээр нэг санаж байгаа юм нэг ярьчихв. Нөгөө хүүхдтэй яаж уншиж сургах вэ гэдэг нэг ном байдаг шүү дээ. Have to teach your baby to read гэх нэг тийм нэр байдаг шүү дээ. Тэрийг яг номыг уншиж үзэж байгаагүй. Facebook дээр нэг тийм групп байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр нилээн хідэн сар байж байгаа л ингээ хүмүүсийг хараад тэгсэн чинь ингээд яг ингээд нэг хүүхдтэй ингээ анх уншиж сургаж байгаа бол ингээд үсгнээс биш үгнээс эхэлж заад юм байна л да. Тэгээд одоо жишээлбэл тэр цаасных нь өргөн уурт үсгний өндөр гэл нэг баахан тим юм аваад заахгүй. Тэгээд надад жоохон ядраатай санагдаад тэгж яах гэхээр нэг жоохон төвөгтэй санагдаад тэгэл хүмүүсийг хараад явааддаг байхгүй. Гэсэн чи яг нөгөө подкастын сонсоод үзсэн чи амар тийм энгийн. Ерөнхийдөө заавал тийм бүгд тийм заавал хэмжээтэй халбгүй. Ерөнхийдөө хүүхэд нэг жоохон байвал үсэг нь том байх ёстой. Тэгээд нэг хүүхэд томорцсон бол тэрийг ингээд жоохон өөрт нь тохирохоор сайн харагдахаар ингээд жижигрүүлж болно. Тэгэж харчаад тэгээд подкастын сонсчод айгүй тийм энгийн санагдаад. Тэгээд ингээд амар сэтгэл хөдлөл. Юу цаасан дээр улаанаар ингээд өгнөд ичээд
Нөгөө өгнөөдөө бичиж байхдаа бараг л хүүхдэд за бараг л уншаа суурчлаа гэж бодсон. Амар сэтгэл хөдлөлтөө. Тэгээд тэгсэн чинь нөгөө манай хүүхэд нөгөө хитрхий том болсон ч юм уу. Эсвэл би жоохон шахаад байсан уу. Тэгээд хит удаа хийж үзээд өөрөө сонирхохгүй. Тэгээд бид хоёр орхицаахгүй. За ингэж уншиж сурна гэж байхгүй. Зүгээр л номоо уншаал тэгээд хоёул гоё зургнууд үзэл байж гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол хүүхдэд юу ч зааж өгсөн. Тэрэндээ өөрөө нэг ингээд өөрөө стресстэй хүүхдээ стрессүүлээд амар тийм хэцүүгээр хийх ямар ч хэрэггүй юм байна гэж бодсон л та. Энд чи заавал хийх ёстой юм ч биш те. Тэгээ гол нь тэр номны гол утга нь болохоор ингээд ерөөсөө хүүхдээ ингэж нэг шахаад энэ нэг чи сурах ёстой, би чамд заах ёстой, чи нэг сурах ёстой гэсэн тийм мэдээлэл ерөөсөө өгч болохгүй гэж аахгүй. Зүгээр л ингээд хоорондоо тоглож байгаа юм шиг. Ингээд өгнөд харуулаад зүгээр хэдхэн секундэд уншиж өгнө. Гэсэн чинь манай нөхөр болохоор уг нь би зөндөө хэлсэн чинь яг ингээд үгийг харуулчаад за энэ юу гэж ингээд шууд уншуулсан. Тэгээ бүр багалаа хийж байгаа. Тэгэл нөгөө яаж үгүй юм бэ те? Тэр чи хитгүүд харсан үгийг. Тэгээ манай хүүхд өөрөө дараа харангуйстаа нөгөө нэг өгнүүдийг шууд таагаад одоо жишээлбэл Джимсний тухай ярьж байвал шал өөр гүзээцгэр гэдэг үг авах чинь банан гэж нэг өөрөө таагаад тэгээд сүүлдээ бүр устгаа алдаа заагүй тэгээд энэ хол явахгүй байна. Тэгээд болсон да. Тэгээд хүүхдээ юм хийж байгаа л тэрийгээ тийм дарамттайгаар хийх хэрэггүй юм байна гэж ойлгосон. Ер нь бол тийм баг. Тэгээд бас нэг яг өөрсдийнхээ цензурт нийцүүлэх гэж бас хичээдэг ш. Одоо шинэ хүүхдэрээ зураг зуруулахаараа тий. Би өөрөө яг тийм байсан бохгүй юу? Өмнө нь. Нөгөө ингээл хүүхдээ заавал бөөрөнгө зурлаа гэд гой бөөрөнгө зурх хэрэгтэй гэл тий. Эсвэл ингээл хүний нүүр зурлаа гэд хоёр нүднийх нь хэмжээ яг гоё байх хэрэгтэй гэл айгүйх тийм нэг тэгж хандаал байдаг байсан бохгүй юу? Тэгээд хамт юм хийхээр нөгөө нэг тэсгүй тэрийг хард тэсгүй чи буруу хийж гэл балруулаад засч өгөх гээд тэгээ тэрэнгүүт чинь нэгт тэр нөгөө нэг ямар ч юуг болж байгаа вэ? Тэр хүүхдээ тэрнээс ингээд одоо би өөрөө зурсан гэсэн кайп авахгүй тэгээ зүгээр нэг ингээд нүд хуурсан л үйл явдлаад тэгээд яг хөө тэр нөгөө нэг хүний зан юм шиг байгаа. Тэгээ тэрийг нөгөө нэг төвчтгөө нэг тийм байдаг штэ ингээд далийн мөрөө зан байх юм бол төвчтгөө ч юм уу. Тийм тайпын хүн болохоор хүүхдээ яг тэгдэг байжгаад яг сүулдэ бол ингээд гүрийгээл ингээд байдаг болсон. Тэгээ нөгөө хүүхд маань ингээл хүн зурлаа гэхэд нүд нь бүр хайш яаштай өсөн аим шиг юм зурсан ч гэсэн зүгээрээ энэ бол хүүхдийн хамгийн гоё зураг гэж тэгэж их яадаг бас яг тэрэн шиг яг нөгөө суралцах үйл явцад нь бол өөрийнхөө нөгөө одоо цензурыг тулахгүй байх бас хэрэг зөв юм шиг байгаа. Чи одоо ингэж хий те одоо ингэж хийвэл зөв эн чинь буруу болсон байна. Одоо ийм байх хэрэгтэй гэл ингээл яахгүйгээр аль болох тэр нөгөө нэг тийм заавал бас багасаа сайн сурах албагүй шүү. Тэрийг нэг юм одоо хөгжилтэйгээр ч юм уу те ингээл эсвэл ном уншиж байхдаа ганц нэгээр ингээд цэвэрлүүлдэг ч юм уу. Тэгэж яах айгу зөв юм байна гэж би ер нь бас өөрийнхөө яг нэг цэвэр туршлага дээр бас ухаарч авч ирсэн. Одоо жишээлбэл хүүхэд цэцэрлэгт орохоор манай хүүхдийн имэн нөгөө нэг Монгол хэлний ном цагаан толгой тооны ном 2 авчирсан байхгүй юу? Тэгээ нөгөө нэг тэрийг нөгөө хүүхдүүд жоохон бахад цээжлэг бол анги дээр орой үлдээл уншдаг шүү дээ. Тэгэл нөгөө нэг тийм бүр амар хэцүүгээр сурдаг юм гэж мэдхгүй. Тэгэл нөгөө гоё юм зургтай ном гэж бодоод өөрөө тооноод энэ хараад ингээд 2 дээр 4-ийг нэмэхээр хит билээ гэж яашмаар л нөгөө тийм тоглоод үзээд байгаа байхгүй амар хөөрхөн санагдав. Тэгээ нөгөө яг нөгөө нэг тэгж хүүхдийн нөгөө нэг дарамтлахаар нөгөө хамаг сонирхол нь буураад нөгөө нэг тийм утга нь алдагдчих тийм байх гэдэг яг тэрийг хараа бүр амар ойлгосон. Тий нөгөө сурах хүслэр мэлдэл нь унтарчин тий хийдэг шахаал дарамтлаад байв. Тэгээ нөгөө нэг тэгж амар хэцүүгээр хүүхдүүдийг ойлголон байж сургадаг мэдгүй байгаа байхгүй. Цагаан толгойг бол зүгээр л нэг гоё зурагтай ном бол гэж бодоод. Тийм шүү. Тий. За ямар ч тач байсан манай ярилцлагын цаг ерөнхийдөө дуусгах гэж байна. Сонирхолтой хөгжилтэй зүйл хуваалцаж ярилцж байгаад баярлалаа. За чамд тэгээд яг сүүлийн асуулт болгоод нэг асуулт
асуулт ч байх уу зүгээр хүүхдтэйгээ хамт уншиж исэн номнуудаасаа хамгийн одоо ингээд сэтгэлд үлдсэн ч юм уу эсвэл их заавалчгүй хүн болгонд ингээд хэлхийсэн гэж боддог ч юм уу тэр номныхаа тухай нэг яриагаар ингээд энэ ярилцлага дуусгая гэж бодож байна. Энэ хүүхдийн ном гэхээр одоо нэг яг тэр хүүхдийнхаа юу сонирхож байгаа тэрнээсээ л айгүй хамаардаг юм шиг л л дээ. Одоо жишээлбэл надаа эсвэл манай хүүхдэд айгүй тийм сонирхолтой дуртай байгаа ч гэсэн өөр хүүхдэд тийм сонирм биш ном гэж болно шүү дээ. Тийм болохоор гол нь ингээд би болохоор нэг жоохон тийм танин мэдхүүн талын одоо тийм нээлтүүдийн төрөлж гэх юм уу хүний биеийн ахлаас ч юм уу нэг тиймэрхүү номд айгүй дуртай байхгүй. Өөрөө тэгээд нэг яг хүүхдтэйгээ үзэл энэ юм байт юм биш үү гэж ингэж харахаар айгүй гоё болохоор манай хүүхд ч гэсэн одоо тиймэрхүү номонд жоохон дуртай болсон. Тэгэхээр өөр хүмүүс одоо жишээлбэл гоё зурагтай номонд эсвэл одоо үлгэрийн номонд ч юм уу дуртай болно шүү дээ. Тэгэхээр хүүхдийнхаа сонирхлыг харгалзаад тэгээд яг номын дэлгүүрт орсон ч гэсэн өөрийнхөө хүүхдийнхаа өөрөө хүсэж байгаа номыг авах нь бас чухал юм байна гэж бодсон л та. Тэр яг зөв тий. Хүүхдэрээ сонголт хийлгэх. Тийм надад гоё харагдаад байдаг. Манай хүүхд бол тэр чи явж устдаггүй шүү дээ тий. Зүгээр гэрт ирээл номын санд тэгэл байгаал гэдэг үзэгчгүй. За нэрээ хүмүүс бас сонирхож магадгүй өөрийн чинь орчуулад байгаа материалуудыг хаанаас үзэж болох вэ? Тийм Facebook дээр болор уншсан ном гэдэг групп байгаа. Тэгээд Instagram дээр бас болор доогуур зураас уншсан доогуур зураас ном гэдэг хаяг байгаа. Энэ хоёр дээр тийм уншсан номныхаа тухай тэгээд тийм орчуулсан материал, ном замтай холбоотой тиймэрхүү мэдээлэлүүд хийдэг байгаа. За ямар ч байсан миний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Тийм би ч бас жамтай ярилцаад айгүй гоё сонирхолтой байлаа. За тэгвэл ингээд ярилцлага өндөрлөе. За дараагийн ярилцлагаар уулзлаа баяртай. Clova Guest энэ удаагийн ярилцлага маань ингээд дуусж байна. Баяртай.